хэлж ийсэн. Танхимд бусад гишүүдийн санал өгөх нөхцөлд ямар нэгэн байдлаар популизм хийж халдаж болохгүй гэдэг зүйлийг бол бүгдээр анхааралтай бодож үгээ хэлж явах ёстой. Улсын их хурлын гишүүн болвол бүрэн эрхийнхээ хүрээнд ямар нэгэн нөлөөгүйгээр санал өгөх эрхтэй. Тэр санал өгж байгаа эрхэнд өөрийн үзэл бодлыг тулгаж асуудал хандах бол энэ улс орны эрх ашиг тусгаар тогтнол эрх чөлөөний төлөө хийж байгаа үйлдэл огтоос биш ээ. Инээж байгаа болгон нөхөр биш, ууралсан болгон дайсан биш. Дэмжиж байгаа санал улс их орны эсрэг гэдэг ойлголт өгж ярьдаг энэ байдал бол байж болохгүй. Монгол улсад өнөөдөр эдийн засгийнхаа эрх чөлөөг эрчим хүчнийхээ тусгаар тогтнолыг олон талаас нь бүрэн хангаж авах тэр боломж олцоо. Энэ 126 гишүүнтэй парламент бүрдснээр бий болж гэнэ гэж бид өнөөдөр ярьж байна. Өнөөдөр түүхэн өдөр нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн байнгын гишүүн 3 оронтой эдийн засгийн том жижиг хилцээрийг засгийн газраас өргөн барьж өнөөдөр парламент хэлцэж байна. Бүгд найрамд хятад ард улстай 16 жилийн нийт дүнгээр 30 орчим тэрбум долларын өртөг бүхий гэрээ хилцлийг бид өнөөдөр хэлцлээ. Францын төрийн өмчт Ороно групптэй 9 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалтын гэрээний төслийг бас бид ярьж хэлэлцэж байна. Мөн Оросын улбаны улсын экспортын зээлээр 3 дугаар цахилгаан станцын өргөтгөлийг барих хэсэг талаар тооцоо судалгаа хийх зорилготойгоор зураг төслийг нь боловсруулах засгийн газар хоорондын хилцээрийг бид хэлцэж байна. Тэгэхээр эдгээр асуудал бүгд улс их орны эрх ашигт нийт зүйлж аюулгүй байдлыг хангах зорилгоор орж ирж хэлцэгдэж байгаа. Ямар нэгэн байдлаар хийсвэр ойлголтоор өөрийн эсэргүүцдэг үзэл санаагаар асуудалд хандаж бол мэдээж болно. Гэхдээ бусдад тулгаж болохгүй гэдгийг гишүүд бол маш хариуцлагатайгаар ойлгож явах ёстой. Өнөөдөр жингөө бид энэ түүхэн өдрийг ярьлаа. 10-аас 30 хүртэл жилийн хугацаанд гацсан төслүүдийг бид өнөөдөр урагшлуулж байна. Харин энэ удаагийн парламентын 126 болсны том үр дүн гарч эхэлж байна гэдэг талаас нь бид харах ёстой мó гэдгийг бас та бүхэндээ хэлье. За ингээд